Цөмийн энергийн комисс үзүүлж байна. Монгол улс нь цөмийн технологиг дэлхийн бусад орны жишгээр шинжлэх ухааны олон салбарт ашиглаж байна. За үүний дотор бол эрүүл мэндийн салбар, судалгаа шинжилгээ, хийлгээл, аюулгүй үйлчлэг шалгалт, геолог хайгуул судалгаа, аж үйлдвэр гэд олон салбарт ашигладаг. За эдгээр салбаруудад дээр бол цөмийн энергийн тухай хууль болон холбогдох дүрм журмын хэрэгжилтийг бол мэргэжлийн ээлтийн байгууллагаас төлгөөт олон төлгөөт бус хэн шалгалт хийж, тогтмол хэн шалгалт хийж ажилладаг. За Улаанбаатар хотод аюулгүй үйлчлэг шалгалтын эрентгийн төхөөрөмж ашиглаж байгаа нийт төрийн болон төрийн бус 23 байгууллага 100-аад эрентгийн төхөөрөмжийг ашиглаж байна. Үүнээс хамгийн том хэрэглэгч байгууллага бол төрийн засгийн хамгаалтын газар байна, мөн нийслэлийн цагдаагийн газар байна. За одоо бидний яг одоогийн ирсэн байгаа Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын юм а. Цөмийн технологийн нэг салбар болох аюулгүй үйлчлэг шалгалтын эрентгийн төхөөрөмжийг ашиглан, за эрентгийн цэцэргийг ашиглан, за бараа бүтээгдэхүүн, шуудан илгээмж, ачаа тийш, за цаашлаад автомашин тээврийн хэрэгсэл чингэлгэнд одоо хуулиар хоригдсан бараа бүтээгдэхүүн байгаа эсхийг бол түргэн шуурхай ийм хялбар байдлаар бол шалгах боломжтой байдаг. За бидний одоо яг хурж ирсэн байгаа Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын дээр ашиглаж байгаа энэ дөрвөн эрентгийн төхөөрөмжээр болвол явж байгаа зорчигчдын ачаа тийшэнд одоо хоригдсан бараа бүтээгдэхүүн байгаа эсхийг бол эрентгийн цэцэргийн тусламжтайгаар бол шалгаж байна. Энэ нь бол тухайн одоо зорчигчийн ачаа тийшэнд авч явж байгаа бараа бүтээгдэхүүнд нь ямар нэгэн сөрөг нөлөө бол байхгүй. Зорчигчдын одоо бид ямар нэгэн бол бас үзүүлэх сөрөг нөлөө бол байхгүй, харин энэ дээр ажиллаж байгаа ажилтан албан хаагчдад мөрдөх цөмийн энергийн тухай хууль болон холбогдох дүрм журмын хүрээнд мөрдөж ажиллах аюулгүй ажиллагааны шаардлагуудыг бол заашгүй мөрдөж ажиллах шаардлагатай байдаг.